За өнөөдрийн танилцуулга автомобиль бол Toyota Harrier анхандаа crossover одоо бол хүмүүсийн хувьд SUV ч болсон юм шиг ийм машин. Монголчууд бол хамгийн их худалдаа авах дуртай, хамгийн их сонирхол өндөртэй байдаг автомашин. 1997 онд хамгийн анх Японд үйлдвэрлэж эхлээд түүнээс нэг жилийн дараа буюу 98 оноос эхлээд гадаадын зах зээл рүү RX гэдэг Lexus RX хувилбараар борлуулдаг байсан. За эхний 2 дугаар үед дээр ингэж явж байгаад 3 дахь үеэс эхлээд RX-ын тусдаа олж хөгжөөд Venza гэдэг загварыг гадаадын зах зээлд Harrier-ийн гадаадын зах зээлд нийлүүлдэг болж өгсөн байна. За өнөөдрийн танилцуулга машин бол Harrier-ийн 4-р үеийн Harrier байгаа. 80 кузовтэй Harrier гэж ярьдаг. За энэ машиныг гарч унж үзцгээе гэдэг. Гадна загварын үед гэвэл 2 дугаар үеэс эхлээд нийт 10 жилийн хугацаанд ерөнхийдөө загварын шинжилэлт бол хийгдээгүй байсан. За тэгээд 3 дугаар үед дээрээс илүү тийм жартгаар урд тойдгүй LED гэрэл ч юм уу те илүү юм шох загвартай болж ирсэн. 4 дугаар үед дээрээс яг тэрхүү загвараа хадгалаад илүү тийм гоёмсог, илүү орчин үеийн загвартай болж ирсэн ба. Зөвхөн загвараас гадна платформын үед гэвэл яг 3 дугаар үед дээр нөгөө өмнө камерын дээр ашигладаг гэсэн платформа халаад RAV4-ийн платформ ашигласан. Тэр нь бүтлгүүцсэн нөө яг яасан мэдэхгүй. Гэхдээ 4-р үеэс эхлээд буцаад нөгөө камерын K гэдэг платформ ашигласан. Энэхүү платформ нь ерөнхийдөө бол одоо 2017 оноос хойш үйлдвэрсэн Willfire, Alphard одоо сүүлийн үед бүр нөгөө RAV4, Camry, Crown гэдэг ерөнхийдөө ихэнх машин дээрээ тавигддаг болсон байгаа. За яг энэ машины үед онцлог зүйл гэвэл Японы зах зээл 71,000 орчим борлуулалт байгаа одоогийн 23 оны байдлаар тэр нь яг юуг харуулж байна гэхээр яг энэхүү загварын үед буцаад илүү хүмүүс их сонирхдаг, илүү борлуулалт өндөртэй унаад явах ус тэр гадны үзмжийн үтсээ илүү сайжирсан байгааг ерөөхдөө бол харж болно гэсэн үг. За тэгээд 4-р үеийн энэхүү загварын үед гэвэл 80 болон 85 гэсэн шасси байгаа. За 85 нь юугаар ядгаад тавил энгийн уламжлалт нөгөө бензин болон хайбрид. За 85 нь болохоор плагин буюу нөгөө давхар цахилгаанаар цэнгэлдэг уснаар л ядгатай байна. За арын багажны зай бол 390 литр байгаа 4-р үеэр төр. За 3 болон 2-р үеэр ерөнхийдөө бол нэг 420-с 440 литр байдаг байсан. Яг энэхүү загвар дээр багажны хэсэг бол жоохон жижигхэн болсон. Арын суудлыг унгаас нь тохиолдол 900 литр болж байгаа. Яг өмнөх 3, 2-р үе, 1-р үеийг бодвол ерөнхийдөө бол нэг 30-аас 40 литр арай бага болчихсон гэсэн үг. За доотлын хэсгийн үед гэвэл яг орчин үеийн машинд угаас нэг тэгж хэрэглэгдэх юм байхгүй. Цапаас дугуйтай болон хийлэгч нөхөгчтэй гэсэн хоёр сонголтоогоор ирдэг. За тэгээд нөгөө дорцоод анхраад бол бусад нэмэлт зүйлсүүд маань байгаа. За арын загварын хэсэг дээр гэвэл гэрэл маань илүү бүр нарийнхан 3 дугаар үеэс илүү нарийнхан болж өгөөд бүтэн LED болсон. За ухрах болон дохионы гэрэл маань доод хэсэгтээ орж өгснөөрөө л ялгаатай байгаа. За моторын хувьд гэвэл яг өмнөх загвар дээр нөгөө 2.0 турбото гэж гардаг байсан. Яг тэр загварыг бол халаа хийчихсэн. Одоо яг нөгөө хятадын зах зээл дээр Японы зах зээл дээр гэдэг 2.0 энгийн бензин бол 2500 хибридтэй л гэж хоёр төрөл гарч байгаа. За энгийн 2 бензиний үед гэвэл нэг 169 морины хүч 207 Нм торк шавдаг CVT хороofтой. За 2500 хибрид гэдэг одоо яг унж байгаа загварын үед гэвэл нэг 176 морины хүчтэй 221 м торк шахна. За яг энэ загвар дээр болохоор eCVT гэдэг нэг шинэ гарсан нөгөө eCVT хороофо ашиглаж байгаа. За мотор гэдэг бол A25A FX-S гэдэг нэг мотор байгаа. Яг энэхүү мотор нь болохоор 2017 оноос нэг 23 оны хооронд үйлдвэрлэж байгаа. За Lexus болон Toyota-гийн нэг илүү нэг олон нийтэд танигдсан ES, GS, Crown, Camry гэл RAV4 мөрөг гэдэг яг нэг бүх загварууд дээр ерөнхийдөө бол тавигдж байгаа гэсэн үг. За яг одоо унж байгаа Harrier гэвэл одоо өмнөх нэршлэлтээр нэг Elegance болон Premium гэдэг хоёр төрөл байсан. Тэд нар нь байгаа. Англи опшныхаа англи дээр болохоор SG болон Z гэдэг англи нэмсээ 300-тай адилхан гэсэн үг. За яг G болон Z дээр арьстай тэгээ нэг суудалт халан хөрөн суудал сануулга энэ дээрнүүд бол бүгд байгаа. Ингийн S загвар дээр болохоор суудлууд нөгөө механик хүчтэй тэдрүүгээр л ялгаатай болж байгаа гэсэн үг.
За тэр нь юугаар шалтгаалж байгаа гэхээр 80 85 гэдээ яриад байгаа күүзөөс шалтгаалж байгаа. За 80 нь болохоор энгийн нэг хибрид дээр байдаг. Тэр нь болохоор нэг никель металл гэдэг батарей байгаа. 85 дээр болохоор нэг плагин гэдэг нэг давхар цэнгэлдэг загвар дээр болохоор нөгөө литиум ион гэдэг нөгөө шинэ 50 дээрээс 92 50 дээр тавьж байгаа шинэ батарей шүү. Тэрийг тавьж байгаа гэсэн. Батарейных нь ялгаа гэвэл литиум нь илүү орчин үеийн төсөлтөд технологи ашигладаг. Илүү хурдан цэнгээ авч хурдан удаан цэнгээ барьдаг гэсэн үг. Илүү нэг шинэ технологид ашиглаж байгаа гэсэн үг. Нэг өөр ялгаа бол байх. За 4-р үеийн харьяар дээр хэмжээнүүдийн бол яг нэг тийм өөрчлөлт бол байхгүй 3-р үеийнхаасаа. За тэнхлэг хоорондын зай бол 2.7 м тэгээ урт нь 4.7 м, өргөн нь 1.8 м, өндөр нь 1.6 м гэдэг. Яг өндөр болон өргөн дээр нэг 10 мм-ийн л зөрүү гарч илээ яг өмнөх загвараас. Нэг ялгаа байхгүй. Гэтээ явдлын үед бол 3-р үеийнхсаа тис өөр болчихсон яг ингээ бариад унаад явж байгаа үед. Тэр нь одоо нэг түрүүний ярьсан нэг K гэдэг буцаа нэг хуучин платформ дээр суурилснаас олооч тэр юм уу. Арай нэг тийм өөр мэдрэмжтэй. Арай нэг ийм явдал лагс гэж байдаг шүү дээ. Нэг тийм лагс явдалтай ингээд бариа суугаа явах гэсэн арай илүү тухтай мэдрэмжтэй. Дээрээс нэг гоё юм байгаа нь хааз нэг кроны хааз ингээд доод улнаасаа ингэж хааз авдаг шүү дээ. Яг тийм хаазтай. Тэр нь ингээд гიშгээд хааз өгж байгаа үед илүү нэг юм барьцтай мэдрэмж төрүүлдэг юм яг тиймэрхүү мэдрэмжээ илүү их төрүүлдэг болчихсон. Ямар ч 3-р үеэс хамаагүй сайжирсан 4-р үед. Тийм болооч гэсэн борлуулалт ч гэсэн илүү өндөртэй, илүү хүмүүс сонирхол иттэй байдаг болчихсон юм шиг санагдаж байгаа. За яг голын салааны үед гэвэл өрүүл мөрүүл нөгөө 220 краун илүү орчин үеийн краунуудтай ойролцоо нэг юм хамгар юм ингээд бацгаж гэсэн илүү нэг юм барьцтай юм гоё өрүүлтэй болчихсон. За голын хэсэг гэвэл ер нь сүүлийн үеийн Toyota нэг голдоо нэг юм жижигхэн дэлгэцтэй болчихсон те. Яг тийм дэлгэцтэйгээ Scania үед гэвэл илүү юм барьцтай. Ер нь нэг тийм ингээд барьж хүрэхэд нэг юм илүү юм барьцтай нэг юм том SUV машин унж байгаа шиг мэдрэмж илүү төрдөг. Уртлын юм харж байгаа харуулсан хүртэл яг 3-р үе дээр байдаг байсан юм капотны юм дээшгээ нэг 200 300 гэх шиг дээшгээ помбор гараад ирсэн ингээд уртлаа хараад явах гэсэн илүү нэг тийм тухтай мэдрэмж төрүүлдэг болчихсон байна. За аюулгүй систем гэдгүүл одоо нөгөө цагаан шугам мэдрэгч тэгэл нөгөө уртлын саад мэдрэгч нөгөө blind spot гэх нөгөө толны сохор бүсийн мэдрэгчдэр бол бүгд байгаа. За дээрээс нь таалагдж байгаа юм бол орчин үеийн машин гэхэд харьцангуй аналог буюу нөгөө дардаг товчлуунууд айгүй ихтэй эдэр нь айгүй таалагдж байгаа. Яаж нөгөө нэг ингэ зарцдаг юм тооч моч байхгүй тэр нь айгүй амар. За дээрээс нь EV бол нөгөө спорт, эко, нормал гэдэг модууд нь бол байгаа. Кардан автомат болоод ирсэн. За Scania нь нөгөө доороос татдаг юм Scania-тай. Тэгээд S гэдэг спорт руугаа татаад нөгөө араагаас сольж болно гэсэн үг. Өөрийнхөө хүслээр. Гэтэ яг нөгөө ECVT болохоор зүгээр тэр нөгөө мэдрэмжэл бас өгж байгаа нэг ялгаа байхгүй л гэсэн үг. Ашиглаж байгаа дотор салонд ашиглаж байгаа материалууд нь яг ингээд хавцсан нь бол ерөнхийдөө бүтэн арьс. Гэтэ яг нөгөө өмнөх загварууд дээр идэг шигээ нөгөө бусад крон дээр ашигладаг шигээ ч юм уу нэг тийм аим сүртэй тийм аим сайн чанарын бол санагдах байгаа энэ панел зэнэл жоохон дуухтай жоохон хэврэг яг ч орчин үеийн машинууд жоохон хэврэг болоод байгаа юм шиг санагддаг. Тиймэрхүү л байна. За сандлын үдгүүл яг бас опшн шалтгаална автомат байж болно халдаг хөрдөг болон нөгөө 2-3 төрлөөр суудлаа сандаг болж ирж байгаа. За нэг сони юм гэвэл staff button-ын голынхаа хайрцагны доор ороод энэ жоохон эвгүй харахад ч тэр дарахад ч тэр нэг жоохон эвгүй нэг тийм өөр мэдрэмж төрүүлдэг. Уртлын хэсгээр нэг өөр яриадах юм бол байхгүй. Дотор салааны гэрэл нэг нарны алтны дотор болон голын хэсгийн салааны гэрэлнүүд бүтэн LED болоод ирсэн. Илүүд нөгөө тусгал сайтай мөртлөө нэг тийм хурц гэлбуулаад авах. Тэр нь айгүй хайтаан санагдаж байгаа. За арын хэсгийг үзчихье. За арын хэсгийн үед гэвэл зай өмнөх цагаараас жоохон жижигхэн болсон юм шиг санагдаж байна. Миний хувьд 1.75 6-тай. За уртлын сандал бол яг миний хэмжээнд таарсан. Гэхдээ 3-р үедэр нэг энэс нэг 10-аас нэг 20 см арай илүү юм урт байсан юм шиг санагдаж байна. Яг ингээд суухад бол хойдол жоохон зай муутай. Гэхдээ яг тулаад байгаа юм бол байхгүй нэг тийм зовиортой юм байхгүй. За голын кап холдертэй гар амрагч хэсгээр бол 2 шиг кап холдер орж ирсэн. Өөр нэг илүү дотоод товчвол байхгүй. За голын хайрцагны хувьд артлын пар бол 2 шиг USB оролт орж ирсэн. За илүү опшн сайтар дээр болохоор
хоёр ширхэг суудлын халагч маань алтан суудлын халагч товчлуурнууд маань орж ирдэг баг. За дууны хувьд юу гэж яг үйлдвэрээс 16, 17 бол 18 инч обуудыг санал болгодог. А саяны хэл нөө 8085 гэх нөө plug hybrid дээр болохоор 18-тай арай тийм нөө гоёлын обууд маань орж ирдэг байгаа. За уртлын нүүрний хувьд гэвэл нэг сонирхолтой юм нь хамгийн анхны нөгөө нэг хавцах шоуныхаа логогүй яг энгийн Toyota логотой олж ирсэн загвар байна. Энэ яг юугаараа өөр вэ гэхээр Toyota-ны Lexus-ээс илүү Toyota гэдэг загвараа ч гэсэн илүү зах зээл таниулах гэдэг үднээсээ Toyota логог оруулж ирсэн байгаа. За ингээд Nike Cruise-тэй харьяар буюу 4-р үеийн харьяарыг танилцуулж дуслаа. Дараагийн хамтлагаар уулзцгаая.